За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн 7 хоногийн сүүлээр нэлээд анхаарал татсан асуудал бол Роми Папийн оршуулах ёслол байсан. За энэ дээр бол дэлхийн том гүрнүүдийн удирдагч бол очсон. За энэ уулзалтан дээр Трамп хинтээ уулзах вэ гэдэг асуудал бол нэлээд сонирхолтой байсан. Ялангуяа улс төрийн уулзалт гэсэн үг. За энэ удаагийн уулзалтан дээр бол Дональд Трамп нь Зеленскийтэй хоёулахнаа тулсан 15 минутын уулзалт хийлээ. Тэгээ энэ уулзалтын талаар бол айгүй богино хугацаанд их үр дүнтэй уулзалт боллоо гэдэг зүйлийг бол Трамп бол хэлсэн байж байгаа. За энэ уулзалтан дээр яг юу ярьсан бэ гэдэг зүйл бол яг албан ёсоор тодорхой ерөөсөө болоогүй. За мэдээж гол зүйл бол мэдээ Украины дайны асуудал, энхийн хэлцээрийн асуудал бол яригдсан байгаа бах. Тэгээ яг энэ энхийн хилцээр хийгдэх яриа гарахаас өмнө 5 дахь өдөр ийм боллоо. За Оросын холбооны улс Киев рүү атак хийсэн гэж. Тэгээд энэ уулзалт бол яг энэ Роми Папийн оршуулах ёслол болохоос өмнөх нэг өдрийн өмнө хилцээр ерөнхийдөө дуусах өгч байгаа гэдэг үетэй зэрэгцсэн. Зеленский бол ер нь бүх тал дээр буулт хийж байгаа гэсэн энэ үед болж байгаа гэдгээрээ сонирхолтой үйл явдал болж байгаа. За энэ бол ер нь бол Трампын төвчээрийг ерөнхийдөө барж байгаа. Трамп бол харамсалтай байна. Өдөрт Украины дайнд 4-5 мянган хүн нас орж байна. Энгийн иргэд. Тэгээ энэ Пуужа харамсан үйл явдал дээр бол Киевт 9 хүн нас орсон. Хилцээр хийн гिचээд яагаад ингэж байлдаад байгаа юм бэ? Орос яг хилцээр хийх сонирхол байгаа юу? Эсвэл өөртөө тийм давуу байдал үүсгээд байна уу гэдэг асуудал яригдчихэв гэсэн. За тэгээд өчигдөр Дональд Трамп өчигдөргийн 26-нд өөрийн Twitter social сувгата жиргсэн байж байна. За энэ дээр бол Украины дайнаар юу гэж хэлсэн бэ гэхээр Украины дайнаас өмнө New York Times-ын бичсэн алдаатай энэ нөхрийг бол буруутгасан байна. За дээрэс нь энэ дайны гарын үсэг зурсан бол Обама тийм үү Кримийг алдахад үргэлжлүүлж энийг явуулсан нөхөр бол унтахаа Жо Байден гэдэг энэ хоёрын хийсэн балгийг би цэвэрлэж байгаа юм шүү гэдэг санаа. Би ерөнхийлөгч байсан болов гэдэг яриа дахиад яригдсан байж байгаа. Тэгээ би энэ Оросын тал дээр бол тэгж ярьсан байна. За би бол юу яана банкыг одоо боёгдлох эсвэл бол хоёр дахь шатны одоо энэ хоригын асуудлыг бол ярилцсанаа. Ялангуяа Орос дээр гэдэг юм яриа ярьсан байж. За тэгвэл Ватикан дээр уулздаг болсон. За нэг ийм уулзалт болсон. За энэ их сонирхолтой. Энэ оршуулах ёслолт Оросны дараагаар Дональд Трамп Зеленский өөдөөдөөс хараад ингэ ярилцаж хоёулахна. Юу ярьсан айгу тодорхой болсон. Тэгээд бүгд гаднаас хараад байжсэн. За энийг ингэж уулзалтахад нь хамт байсан хүн Макроны хажууд нэрсэн байна. Тэгээд ийм хоёулахна. Их сонирхолтой. Энэ бол нэлээд олон мэдээллүүдээр энэ зураг явж байгаа. За тэгээ эндээс гарч ирэхэд нь Дональд Трампаас сэтгүүлч асуусан. Украины талаар та Кримийн хойгийн асуудлыг юу гэж ярьж байна гэдэг. Тэгсэн чинь Кримийн хойгийг тийм үү? Оросд өгнө гэдгийг Украин баг хүлээн зөвшөөрөх байхаа гэдэг үг хэлсэн байж. За байхаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр магадлал өндөртэй гэсэн үг. Яг тэгэхээр энэ өмнөх 7 хоногийн асуудал дээр Украинчууд Зеленский ялангуяа нэлээд хатуу байр суурьтай. Крим бол манай газар нутгаа. Бид нар энийг хизээч Оросд бол өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Гэхдээ яс юмн дээр бид нар ч гэсэн харж байгаа. Крим яг Оросд эзлэгдсэн, Оросууд энэ дээр ноёрхсон байж байгаа шүү дээ. Яг албан ёсоор буюу одоо дэлхийн газрын зурган дээр Крим бол Украины газар нутаг гэж заахснаас биш Оросих гэж байгаагүй. За зарим нэг хүмүүс бол эн чин татарах байсан баг монголчууд их гэдэг. Бид нар бол орчин үеийн газрын зураг дээр байгаа газар нутгийн хувьд ярьж авч үзэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр ямар толгойлт хийсэн бэ гэхээр
За ер нь бол газар нутгаа алдсан нь үнэн шүү дээ. Тэрийг одоо зүгээр хүлээн зөвшөөрч байна. Инхээ хэлцээр гэдэг доторт яг юу ороод байгаа юм бэ гэдэг хамгийн том зүйл нь энэ Крим яваагийн хүлээн зөвшөөрлөх асуудал байхгүй. Оросын газар нутаг гэдгийг Зеленский. За Зеленский бол яг энэ дээр ямар нэгэн тайлбар за окей бол тэ Оросд өгөө гэдэг зүйл хэлээгүй. Яг л хэлэх боломж байхгүй. Нөгөө талдаа засгийн газар дээр нэлээд том эсэргүүцлүүд бол явж байгаа. Дээрээс нь Европын холбоо энэ Кримийн хоогийн асуудал дээр бас хоёр байр суурьтай яваад яг юм нэгдсэн байр суурь байхгүй. За ихэнх үзэж байгаа нь бол хизээч Кримийн хоогийг Оросд өгнө гэдэг бол Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал маш өндөр байгаа. Зүгээр Трамп гэдэг хүн маань өөрөө нөгөө тийм зүгээр ярьсан юм зүгээр нээлттэй зүгээр бичдэг, ярьждаг учраас л энэ ерөнхийдөө бол за баг Зеленский зөвшөөрсөн байна гэдэг ойлголтууд хэвлэл мэдээлэлээр бол гарч эхэлж байна. Тэд нар өхөөсөр аргагүй гэдэг зүйлийг бол Трамп бол хэлж байгаа. За тэгээ хилцээр дээр ер нь бол баг зүйл тодорсон гэж яриа. За энэ хилцээр дээр нэг зүйлийг сайн тодруулаагүй зүйл нь ер нь бол НАТО дэлсэх асуудал бол байхгүй. Украиныг. Тийм асуудлыг ерөөсөө Америк авчилт хилцээгүй гэж байгаа. Тэгээ энийг юу гэж тайлбарсан бэ гэхээр яг Семен дээр энэ дайн юунаас болсон юм бэ? Украин НАТОд орно гэж хэлснээс болсон л гэдэг асуудлыг Трамп бол өөрөө хэлсэн сэтгүүлчтэй. За дээрэс нь өөрөө явах гэхээр Кримийн хоогийг бол өгнө, тийм үү? Оросд хүлээн зөвшөөрүүлж өгнө. Дээрэс нь нөгөө ийм муужууд байгаа шүү дээ. За одоо бид нэр энийг газар нутгийг харъя л та. За энэ дайнтай байгаа газар нутгууд нь энэ гэж шүү дээ, тийм. За энэ бол өчигдрийн байдлын мэдээлэл. За эндээс бол ерөнхийдөө алдсан байх магадaltaй энэ Луканскийг алдсан, Донецкийг алдсан гэж байгаа. Тэгээ энэ Суми тэгээд энэ Запорожье гэдэг эдгээрүүд. За энэ хилцээр дээр юу гэх ялангуяа энэ Запорожье дээр маш том атом захилгаан станц байдаг. Украины. Тэгээ энэ одоогор бол Оросын эрх мэдэлд бол байж байгаа. Тэгээ Путин юу гэж Дональд Трамп юу ярьсан бэ гэхээр Запорожье атом станц Америк хүлээлгэж өгөөд Америкийн нэгээр яг Орос болон Украиныг бол эрчим хүчээр хангана гэдэг юм гэрээг бас оруулж ирсэн байна. Нэгсэндээ стратеги өөртөө ашигтай гэдэг зүйл нь одоогор энэ харагдаж байгаа. Юуг бол яригдахгүй байна чинь. Газрын ховор металлыг ашиглах асуудал бол энэ дээр ерөөсөө бичигдээгүй байна лээ. Бас нэг өөр асуудал юу вэ гэхээр за ер нь бол Америкийн Оросын Украин ингээд өөрийгөө хамгаалах юм дээр бол ер нь гараа татна. За энэ дээр гараа татахаар яах вэ гэхээр энэ дээр эвсэл гэж орж ирнэ. За энэ ямар эвсэл ах вэ гэхээр Герман, Франц, Английн нэгдсэн тийм нэг юм эвсэл байгуулагдаад энэ нь НАТО шиг гэж яриад байгаа юм. Тэр нь болохоор Украины аюулгүй байдлыг хангах маягаар оролцоно гэдэг ийм залтан дээр орж ирсэн. Нөгөө хэд нь болохоор давай гэж байгаа юм байна. Сөрөг одоо хилцэл дээр ямар саналыг үүсгэсэн бэ гэхээр ялангуяа Англи улс энэ санал дээр Украин улсууд нийлж байсан бэхээр инхийн хилцээр хийхээс нааш газар нутгийн хүлээн зөвшөөрөх асуудлыг ярилцахгүй гэдэг зүйлийг оруулж ирсэн. Эхлээд дайнаа зогсооч. Тэгээд яг хоо дайнаа зогсоогоод дайн болохгүй дараа газар нутгийн асуудал асууя. За үнэхээр хурцтаад үнэхээр Оросын буулт их ганц л шалтгаан нь юу вэ гэхээр нүдэн ханаад Кримийг өгөө, албан ёсоор өгье. Тэгээ бусад газар нутгийг авъя л гэдэг дээр ер нь баг тулахаар ерөнхийдөө Зеленскийд харагдаж байна. Яг тэгэхээр Дональд Трамп хэлсэн бид нар одоо хоёр дахь удаа уулзч байна. Гэхдээ бол Зеленский бол ер нь их тайвд зөөлөн болсон байна, тайвширсан байна гэдэг хүлцэнгүй болсон байна гэдэг санааг илэрхийлсэн. Ер нь бол нөхцөл байдлаа ойлгож эхэлж байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн байна. За одоо гагцгүй бид нар юу хэлэх ёстой вэ гэхээр одоо Орос энэ инхийн хилцээрийн ихэнх хувийг Украин зөвшөөрж байна. Энэ хилцлийг Орос зөвшөөрөх үгүй юу гэдэг асуудал нь Америкийн байр суурь харагдана. Хэрв Америк Дональд Трамп юу гэж үзэх вэ гэхээр за бид нар өөрсдийнхөө шаардлагаар нийцсэн шаардлагаар Украинд хүлээн зөвшөөрүүлээд давай гэж яхад энийг нь Орос зөвшөөрөхгүй болвол бид нар дараагийн арга хэмжээ авна гэдэг зөвлөлт хийх баг. Тэгээ шахалтанд оруулахын тулд юу гэх вэ мэдээж газрын тосон дээр дахиж хориг тавих баг. За тэгээ банкны систем дээр орно. За тэгээ газрын тосон дээр болохоор Оросоос орж иж газрын тос биш Орос бусад улсууд руу зарж буй улсуудад хориг тавих маягаар энэ одоо юунууд бол эдийн засгийн хоригуд бол явагдах баг. Тэгэхээр одоо бид нар хилцлийн эцсийнх нь одоо яг тайлбар бичиг гарахыг хүлээх энийг Орос хүлээн зөвшөөрж цаашдаа энэ хилцэл явах уугүй гэдэг дээр харж дэлхийн энэ одоо нөлөөлж буй Украины дайны байдлыг бол шийдэх нэ.
За тэгээд дараагийн дугаараар бид нар энэ дээр ямар нэгэн мэдээлэл гарсныг бол та бүхэндээ хүргэнэ. Та бүхэн илүү их сонсол хүсвэл лайкаа дарж subscribe хийгээрэй.